Ардчилсан намаас 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Халтмаагийн Баттулга өнөөдөр морин цагт нэр дэвшигчийн үнэмлэхээс сонгуулийн ерөнхий хорооноос гартаа авлаа. Ардчилсан намын дарга Эрдэнэ нэр дэвшигчид амжилт хүсгээс гадна ардчилсан нам сонгуульд шударгаар өрсөлдөж ирсэн шудраг өрсөлдөх болно гэдгийг хэлж мөн шудраг өрсөлдөхийг хүссэн юм а. Бид сонгуулийн хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөх болно. Ардчилсан нам үе үедээ сонгуулийн бүхий л явцад дандаа шударгаар өрсөлдөж ирсэн. Бид хизээч сонгуулийн хуулийг зөрчиж байгаагүй. Тийм учраас бид биш харин бидэнтэй өрсөлдөж байгаа намуудад шударгаар өрсөлдөхийг би Арс намын даргын хувьд уриалж байна. Мөн энэ хууль явдал дээр Монгол Улсын ерөнхий сайд асан Бямсуран хүрэлцэн ирж нэр дэвшигчид хандан хэлсүүг олонний анхаарлыг татаж байсан юм а. Монгол төр бол ихэд Чингис хааны төр. Чингис хаан төрийн тэргүүн болохдоо би хадаас болж төрийг эхлэн сахиж аргамжаа болж улсыг барин хатуулцуу гэж тангаргалсан билээ. Монгол төрийн үе үе өдөртөгчд энэ пресс тангаргийг санаж явдаг юм аа. Өнөөдөр монголчуудын шийдэх асуудал өөр мөцөө. Монголд өнөөдөр Монгол улсын тусгаар үндэсний аюулгүй байна. Язгуур эрх ашиг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Монголын нийгэмд шударгаас хэрэгтэй. Шударгаас. Бид жил гарыг хүрэхгүй өмнө сонгуул явуулсан. Сайхан амлалтын суурэ тасраагүй. Амлалтаасаа няцсан үйлсийн тоосон замхраагүй. Ийм үед монголчууд бид ухаалаг сонгуульд хийх ёстой. Дандаа амжилт хүсэж Монголын ард түмэнд аз хийм тэнгэрийг өндөр байхыг ёроож байна. Ийхүү Монгол Улсын ерөнхийлөгчид ардчилсан намаас дэвшиж үнэлэхээ гардан авсан Халтмаагийн Баттулга нийт намынхаа гишүүд болон дэмжигчдэд хандан үг хэллээ. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшсэн үнэмлэхээ хүлээж авлаа. Та нарыг харахад сайхан байна. Олоолаа байна. Өнөөдөр Монгол улс 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу? 3 сая монголчуудын төлөө юу гэдэг шийдвэрийг гаргахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Хүчтэй зургууд улаан болно. Эдэнд эрх мэдэл, алт мөнгө, гадныхан бүгд байгаа. Бидэнд эгэл ардууд, монголчууд, арчлагчид бидэнд байна. Ингээд энэ сонгуульд бид бүгдээрээ монголчууд, монгол ялг болно гэж уриалъя. Баярлалаа. Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжихээр улсын хурлын 7 гишүүн, ерөнхий сайд асан Бямсуран, улсын хурлын дарга асан Инх бол ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Отон Туяа, ардчилсан намын ерөнхий нарийн дарга Туван зэрэг албаны хүмүүс ирснээс гадна 1000 гаруй ардчилсан намын гишүүд дэмжигчид ирсэн байсан юм а. Мөн иргэний зориг ногоо намаас ардчилсан намыг дэмжиж ажиллахаа энэ үеэр мэдгдлээ. Тус намын хувьд 2009-2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжиж байсны адил Халтмаагийн Баттулгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн албан тоотыг ардчилсан намын дарга Эрдэнэт тус намын хэрэг эрхлэх газрын дарга Мөнх Эрдэнэ бартуулж өгсөн юм а. Үүний дараагаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ дэмжихээр цугларсан олон мянган гишүүд болон нэр дэвшигч намын удирдлагууд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм а.